дээлдэшгүй байсан монголчуудыг зогсоосон нь айн жалуутын тулаан. Чингис хааныг мэдлэх үед монголчууд зүүн хойд Азийн тал нутагт орших олон нүүдэлчин овгийн нэг хэсэг байсан бол түүнийг нас барсны дараа монголчууд дэлхийн их газрын бараг 20 орчим хувийг захирдаг түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн болсон байлаа. 13-4-р зуун Монголын эзэнт гүрний оргил үед тооцогддог ба хурц мэргэн түргэн шаламгаа морин цэргүүд үххийн Монголын армийг хинч зогсоож чадахгүй мэт байсан юм. 14-р зууны дунд үед газар нутгаа улам дэлхийг хүссэн монголчууд ойрох дорнодод хөл тавьсан. Түүнээс өмнө тэд замд нь хөндлөсөн бүхнийг нухчиж, томоохон хот вантулсуудыг нэг нэгээр нь буулган авч, зарим нь газрын хөрснөөс арчиж байлаа. Чингис хааны аж хүлээгүй хааны цэргийн эрдмийн хүчээр 1256 онд монголчууд аюулт асасинчуудыг буулган авсан. 1258 онд исламын нийслэл Багдадыг үнсэн товрог болгож, улмаар 500 жилийн түүхт Аббасидын халифт улсыг эзэлсэн. Исламын алтан үе энэ явдлаар дуусгар болсон гэж түүхчид үздэг. Түүнчлэн 1260 онд Алеппо хотыг, дараа нь Дамаскийг эзэлснээр өнөөгийн Ливант, Египтийг багтаасан Аюбидын хаан тулсын байдал тун эгзэгтэй болж иржээ. Энэ олон ялалтын дараа хүлээгүй хаан өмнө зүг рүү чиглэж, дараагийн байгаар Египтийг сонгосон байлаа. Тухайн үед Египтийг султан Кутуз удирдаж байв. Бүтэн нэр нь Аль-Малик Аль-Музафар Сайд Иддин Кутуз гэх. Өмнө нь боол байсан энэ хүн Египтийн султанаар өргөмжлөгдөн 20 жилийн турш захирчээ. Тухайн үед тэрээр загалмайтны 7 дахь аян дайнд Европын дайчдыг ялаад байлаа. Хачирхалтай нь улсад нь аюул учруулад байгаа монголчууд өмнө нь тэрнийг боол болгон зарж байжээ. Кутуз нь Дундад Азад 29-ийн эзэнт улсад төрсөн ба тус улс нь 1231 онд монголчуудад эзлэгдсэн. Монголчуудад онцлогдсон Дундад Аз ойрох дорнодын боол худалдаалах захуудаар зарагдсан мянган боолын нэг нь Кутуз байсан. Кутузын хувьд боол улс нь харин ч их хувь тохиолдолтой. Каирын султан Айбак түүнийг худалдан авч мамлюк болгожээ. Дундад зууны исламын ертөнцид чадварлаг дайчид болж бэтгэгдсэн боолын ангийг мамлюк гэж нэрлэдэг. Тэдний дайд хур чадвар гайхагдахын хэрээр улс төрийн нөлөө хүч нэмэгдэж, эцэстээ мамлюк Кутуз Египтийн хаан ширээнд суусан байна. Дамаскийг эзлэн авсныхаа дараа хүлээгүй хаан тулааны өмнөх заншил ёсоор Каир руу элчээ илгээж Кутузыг үххийг хүсээгүй бол бууж өгөхийг анхааруулжээ. Загалмайтнуудын эсрэг Кутузтай хамт тулалдсан мамлюкийн бас нэгэн удирдагч Байбарс нь монголчуудад эзлэгдэхээс өмнө өөрийн мамлюк цэргүүдээ аван Дамаскаас Каир руу дутаасан байдаг. Өөрийн цэргээс гадна Байбарсын мамлюкуудтай болсон Кутуз яагаад ч монголчуудад Египтийг зүгээр өгнө гэж байхгүй хэмээн бат итгэлтэй шийдэж, хэрвээ Египтийг эзлэхийг хүсч байвал цусаараа төлөх ёстой гэжээ. Улмаар Кутуз хүлээгүүгийн элч нарын толгойг тастаж Каирын төв хаалган дээр зоосон нь мэдээж хүлээгүүг маш их хэлгэнүүлжээ. Багдадыг эзлэхээс өмнө иймэрхүү үйл явдал болсон нь Багдад хот тентхэн иргэдэд юу ачирсныг бүгд мэднэ. Кутуз болон Каирыг үүнтэй ижил хувь тавилан хүлээж байсан байж магадгүй ч тэдний хувьд гинтийн аз мэт зүйл тохиолдож хувь заяа нь өөрөөр ирсэн. Хүлээгүү ойролцоогоор 100 мянган цэрэг авч тус бус нутгийг орхин хойноо 10,000 орчим цэргээ хэд бух жанжны удирдлаганд ор үлдээн явжээ. Түүхчид хүлээгүүгийн гинтийн энэ шийдвэрийг хятад өөд болсон мөнх хааны үхэлтэй холбож угсаа залгамжлах эсгээ шийдэхээр явсан гэж удаан хугацааны турш үздсээр ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд хүлээгүүгийн уг шийдвэрийг илүү логик шалтгаантай байсан буюу тус бус нутаг үржил шимгүй цөлөрхөг байсан нь олон тооны цэрэг мордыг тэжээх боломжгүй байсантай холбоотой гэж үзэх болжээ. Хүлээгүүг явсан тухай мэдээг Кутуз баярлан хүлээн авч монголчуудыг хүлээж суухын оронд нэн даруй задгай талд байгаа дайснууд руугаа дайрахаар шийдвэрлсэн. Байбарсын хамт 20,000 орчим морд болон явган цэрэг авч монголчуудыг дайрахаар Каираас хөдөлжээ. Өмнө нь монголчуудын холбоотон болох хүсэлтэд илгээж байсан загалмайтан Иерусалимын улсын үлдэгдэл хүч нь тухайн үед Акра хотод төвлөрч байлаа. Эдгээр Кутуз христийн шашинтнуудыг үзен яддагч удирдагчтай нь хэлэлцээр хэлэхээр Акра руу элчээ илгээлээ. Христүүд монголчуудыг мамлюкаас илүү аюултайсан гэж үзэн Кутузыг өөрийн нутгаар дамжин өнгөрөх,
цэрэг хүчээр хангахаар зөвшөөрө зогсохгүй Ахрагийн ойролцоо буудлуулсан байна. Буудлаж байх хугацаанд Кутуз монголчуудыг Йордан гол галсныг сонсоод Айн жалууд нэрт газрын ойролцоо дайралт хийхээр цэргээ хөдлөжээ. Байбарс Кутуз 2 монголчуудыг занганд оруулах төлөвлөгөө боловсруулсан. Хүчний харьцаа илүүгээс гадна Байбарс тус газар нутгийг сайтар мэддэг байсан нь Мамлюкийн давуу талыг нэмэгдүүлж байлаа. 1260 оны 9-р сарын 3-нд Хэтбухын цэргүүдтэй тулалдахдаа өндөрлөг газар байрлах хойд олон тооны цэргээ нууж байрлуулжээ. Мамлюкууд дайраад зогдох тактик боловсруулснаар өрх бэлдсэн газар руугаа монголчуудыг хөдөлж байжээ. Тэр өдрийн өглөөнөөс эхлэн хэдэн цагийн турш үргэлжилсэн тулаанд хоёр тал ширүүн тулалдав. Эдгээр Хэтбухаар удирдуулсан монгол цэргийн тоо хэд дахин бага байсан ч тэд эцсээ хүртэл эр зөрөгтэйгээр тулалдаж Мамлюкийн эсрэг хүчтэй цохилт өгөн ухраасан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Гэвч Хэтбух өрхөнд орсон гэдгээ хэтэрхий оройтож ухаарчээ. Олон цагийн турш үргэлжилсэн хүнд тулаанд ихээхэн тооны цэрэг хүчээ алдсан Кутуз Байбарс нар эцэст нь монголчуудыг бэлдсэн газартаа авчирч чадсан байна. Тэднийг эрмэгц Мамлюк цэргүүд ойгоос гарч ирэн довтолж монголчууд руу сумаар бороо оруулан бүслэлтийн маневр хийж эхэлжээ. Хэтбух занганд орж бүслэгдсэн ч түүнд бууж өгнө гэсэн ойлголт байсангүй. Цэргүүдийнхээ хамтаар галзуу мэт тулалдсны эцэст Мамлюкийн армийн зүүн жигүүрийг бараг сэтлэг дөхөөд байлаа. Цэргүүдэд зоригжуулж хүч нэмхийн тулд Кутуз шилдэг дайжтай цуглуулж өөрийн биеэр зүүн жигүүрийг удирджээ. Монголчуудын зарим нь бүслэлтээс гарч эргэж дайралт хийхээр завдсан ч нэгэнт Мамлюкууд тулааны гартаа авсан тул амжилт олоогүй гэдэг. Цөөхөн монголчууд зугтаж чадсан ч цэргүүдийн дийлэнх нь Хэтбухын хамт олзлогдож тэндээ алагдсан. Эдгээр Мамлюкууд олон тооны цэргээ алдан байж үнэтэй ялд байгуулсан ч түүнээс ч илүү чухал зүйлийг олж авсан нь задгай тулааны талбарт өмнө нь хизээч ялагдаж байгаагүй монголчуудыг буулган авсан явдал байлаа. Кутуз Байбарс нар тэр үеийн дэлхийн хамгийн агуу эзэнт гүрнээс Каирыг авран үлдээснээс гадна дийлдэшгүй гэгддэг монголчуудыг ялах боломжтой гэдгийг харуулж чадсанаараа ойрох дорнодын хүмүүсийн бахархал болжээ. Хүлээгүү хаан Хэтбухын өшөөг авч Каирыг газрын хөрштэй төгшлөн гэж байсан ч зорилгодоо хүрэх боломж олдохгүй байсаар 1260 онд монголчуудын дотоод зөрчлөөс шалтгаалж нас эцэлсэн ажээ.